нийгэмд байгаа хүлээлт юу вэ гэвэл Монгол Ардын намын бах хурлын шийдвэр байгаа. Монгол Ардын намын бах хурл бол ямар шийдвэр гаргасан бэ гэвэл ардчилсан намыг одоо засгаас гарга гэдэг шийдвэр гаргасан. За энэ шийдвэрийн дараа ардчилсан намын дарга, одоо Ардын намын дарга, хүн намын дарга нар 2-3 удаа уулзсан. Уулзаад бид бол шулуухан хэлж байгаа. Би бол ардчилсан нам бол энэ саналыг хүндэтгэлтэй хүлээж авнаа. Энд дэр одоо эргэлзээд хийнэ гэлзээ байхгүй. Эргэж уцахгүй. Ерөнхий сайд одоо та шийдвэрээ гарга гэдэг зүйлийг ярьж байгаа. Ерөнхий сайд ямар шийдвэр гаргах гэж байгаа тухайгаа сая засаг дээр ярьж байна. Одоо 2 сонголт байна. Нэг нь өргөдлөөг, нөгөөх нь итгэл үзүүлэх хэсэг. Энэ бол үндсэн хуулийн хүрээнд шийдэгдэнэ. Ерөнхий сайд огцрохгүй байх гэдэг асуудал тусдаа шүү. Энэ бол их хурл шийдвэр гаргадаг. Их хурлын 126 гишүүн хуралдаад шийдвэрээ гаргана. Энэ нэг асуудал. Нөгөө асуудал бол ардчилсан нам засагт байхгүй тухай асуудал. Энэ бол цэг тавьчихсан. Байхгүй гэдэг дээрээ юу? Тий, байхгүй гэдэг дээр цэг тавьчихсан. Тийм учраас хамтарсан засгаас гарна гэдэг юу вэ? Сая яагаад 100% гэдэг яриа байхгүй. Ардчилсан нам бол энэ засгийн газарт ажилуулахгүй гэд урилга өгсөн нам нь Ардын нам биз дээ. Ардын нам урилга өгсөн, бид тэр урилгын дагуу орсон. Мөн үү? Ардын нам гаргаж ийн. Бид бол учир шалтгаанаа л үннээ хэллэг гэж байгаа болохоос биш гарахгүй гэдэг зүйл бол ерөөсөө яриаггүй. Тийм учраас бол бүлэг дээр ерөнхий сайдыг орж иж нөхцөл байдал юу болсон бэ? Яагаад ардчилсан намыг гаргах болсон бэ? Энэ тухайга илэрхийлэнгүй хэлээрэй, яриараа гэдэг ийм зүйлийг хэлж байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бол хоёр юмыг ялгаад харчих. Нэг нь бол хамтрал байх уу, байхгүй. Ойлгосон. За одоо энэ дээр бол та бүхэн эргэлзээд хэрэггүй. Бүх хүн энэ эргэлзээгээ тайлах хэрэгтэй. Хоёр дахь нь ерөнхий сайд биднийг засгаас гаргах эсвэл бид нар өргөдлөх ийм асуудал байна. Тэгэхээр энийг л ерөнхий сайдтай ярьж байгаа. Гурав дугаарт ерөнхий сайд хэрвээ бидний өргөдлийг хүлээж авахгүй эсвэл бид 8-ыг засгаас гаргахгүй гэж байгаа бол өөрийнхөө асуудлыг би тавина гэдэг байгаа байхгүй. Биш ээ. Хоёрд нь ерөнхий сайд өөрийнхөө асуудлыг би их хурлд оруулна гэдэг байхгүй юу? Тэр оруулах хэлбэрээ сая санал солилцсон төдий. Одоо би уулзалт хийхээр явж байна. Ойлгож байна. Ийм л юм байгаа. Заавал ингээ ерөөсөө танаа намын 8 сайдаар барьцаалж байгаа юм шиг өөрхөн эрх ашигтайр ингээ зогсох юм бодлого хэрэгжүүлж штэ. Тэгэхээр ардчилсан намын 8 сайд заавал ингээ нэг ерхий сайдын үгээр за тогтоол оруулах нэ гэдэг хүлээлттэй байх юм шаардлага байгаа. Хугацаа алдахгүй шийдвэрлэе. Үгүй. Бид нар бол хамтрахтаа ч гэсэн таллаас нь ярьж байгаад хамтарсан. Ер нь бол энэ Монголын парламентын хувь заяаны тухай яригч байгааг мэдж байгаа үз. Монгол улс цаашдаа парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө зөв шийдвэрүүд нь юу байх вэ? Магадгүй олон сонгуулийн дараа, магадгүй 28 онд хамтарсан засаг дахиад байгуулагдах тухай яригдэн штэ. Тэгэхээр бол шууд гүгээд орчдөг, эсвэл шууд хаалга хаачдаг гэдэг юм байхгүй штэ. Процесс нь зөв байхсан. Эцсийн эцэст Монголын ард түмнээс мандат авсан 126 хүн шийдвэрээ гаргах гэж яахгүй юу? Ерөнхий сайдын тухайд. Ерөнхий сайдын тухайд шүү. Энэ 126 хүн шийдвэрээ гаргах учиртай. Энэ бол бүх хуулиараа тийм зүйл байхгүй даа. За ийм яриад штэ та. За уучлаарай. Та ийм ярьж штэ. За юу ярьж байна? За. Ардчилсан нам бол одоо Монгол Ардын нам гарах гэсэн учраас гарнаа. Гэхдээ ерөнхий сайд бол одоо хамтарсан засгийн газарт итгэл үзүүлээч гэдгээр тогтоолын төсөл улсын хурд руу оруулах чинь. Хэрэв улсын хурд дэмжих юм бол та нар засагтаа үлдэх юм шүү. Та нар тодорхой мэдээж таны би бол их тодорхой хэлж штэ. 100% санал гэж засгийн газрын 100% санал 99% санал гэж байдгүй юм. Засгийн газар бол алах цогх тухай л ойлголт байгаа. Алах цогх тухай. Тэгэхээр засгийн газар байхгүй тухай их хурл дээр шийддэг зүйл биш. Ойлгож байна. Засгийн газар биш их хурлаас ерөнхий сайдыг л томилдог. Одоо ерөнхий их хурл руу орох тогтоол засгийн газар тогтоол оруулахгүй байхгүй юу? Ерөнхий сайд өөрөө асуудлаа өөрөө оруулнаа.
хэлбэр нь ямар байх вэ гэдгийг л ярьж байгаа. Юу гинэ? Танаа намын 8 сайдыг ер нь гаргахгүй бах энэ хамтрлаа. Үгүй тийм байхгүй. Тийм байхгүй. Ер нь бол ийм ардчилсан нам бол ямар ч тохиолдолд ажиллаа хийж байгаа дараагийн засгийн газар эмхлэгтэн байгуулагдахад гарчнаа.